Дараах зургийг ажиглаад асуултанд хариул. Ногоон өнгөөр дүрслэгдсэн өнцөг ямар төрлийн өнцөг байна вэ? Тэгэхээр энд хоёр шоргоолжин идэж тамтан нэг шоргоолж руу явж байгаа зураг байна. Энэ шоргоолжин идэж тамтан нь x доош, өөрөөр хэлбэл дэлгэцэн дээр x доошоо чиглэлтэй харагдаж байна. Харин энэ нь x зүүн тийш явж байгаа харагдаж байна. Тэгэхээр x доош болон x зүүн тийш явж байгаа энэ хоёрын хувьд энд тэгш өнцөг үүсэж байна. Тэгэхээр би эдгээр сонголтуудаас тэгш өнцөг гэдгийг сонгоё. Энэ амьтан нь яг доошоо, харин энэ амьтан нь зүүн тийш чиглэн явж байгаа тул энд 90 градусын өнцөг үүсэж байна. Хэрвээ эдгээрийн хооронд хурц өнцөг байсан бол энэ өнцөг арай бага байх байсан. Жишээлбэл дээрээс ирж байгаа амьтан нь энэ чиглэлээс ч юм уу ирэх байлаа. Харин мохоо өнцөг байсан бол арай том байх байсан. Одоо хариугаа шалгаад дахиад хэдэн жишээ ажиллаж үзье. Доорх зураг дээрх өнцгүүдээс аль аль нь хурц өнцөг вэ? 90 градусаас бага байх өнцгийг хурц өнцөг хэмээн нэрлэдгийг санавал А болон С өнцгүүд нь 90 градусаас их байгаа нь илэрхий байна. Харин B болон D өнцгүүд 90 градусаас бага харагдаж байна. Тэгэхээр би B болон D өнцгүүдийг хурц өнцөг хэмээн сонголоо. Дараагийн жишээ. Ногоон өнгөөр зурагдсан өнцөг ямар төрлийн өнцөг байна вэ? Ногоон өнгөөр зурагдсан өнцөг ямар төрлийн өнцөг байна вэ? Тэгэхээр энэ өнцөг 90 градусаас бага хэмжээтэй харагдаж байна. Хэрвээ энэ 90 градустай тэнцүү хэмжээтэй байсан бол ингэж харагдах байсан. Тийм учраас энэ нь гарцаагүй 90 градусаас бага байна. Тэгэхээр хурц өнцөг юм. Дахиад нэг дасгал хий. Энэ маш хөгжилтэй шүү. Урсдаг цэснээс тохирох тэмдгийг сонгож доорх өгүүлбэрийг гүйцээе. Дараа нь доорх асуултанд хариулаарай. А өнцөг 90 градусаас бага хэмжээтэй байна. А ямар төрлийн өнцөг вэ? Тэгэхээр өнцөг А энэ нь 90 градусаас бага. 90 градусаас бага өнцөг бол хурц өнцөг байдаг. Хэрвээ 90 градус хэмжээтэй байсан бол тэгш өнцөг байх байсан. Харин 90 градусаас их хэмжээтэй байсан бол мохоо өнцөг болно. Тэгэхээр хурц өнцөг гэдгийг сонгоод хариугаа шалгая. Бид зөв хийсэн байна.